Оюун эрднийг яагаад шалгахгүй байна вэ? Даштаваа дарга. Лувсан намсрын оюун эрдэнэ хүүгийнх нь олон зуун сая төгрөгийн үнэтэй тансаглалыг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн улмаас Монгол Улсын ерөнхий сайдын албан тушаалаас огцроод 1 жил орчмын хугацаа өнгөрч байна. Авилгатай тэмцэх газар 2025 оны 7 дугаар сарын 23-нд мэдэгдэлхийн Hero Entertainment Group компани гүйцэтгэх захирал Баатар нь тус компани орлогоос оюун эрдний тэмүүлэнд 2025 оны 1-р сарын 12-ны өдөр 150 сая төгрөг, 2025 оны 3-р сарын 16-ны өдөр 80 сая төгрөг, 2025 оны 4-р сарын 5-ны өдөр 70 сая төгрөг буюу нийт 300 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар санхүүгийн баримтаар нотлогдсон байна. Нийслэлийн татврын газраас ирүүлсэн баримтаар Hero Entertainment Group компани нь 2024 онд нийтдээ 256.8 сая төгрөгийн татвар төлсөн. 2024 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тайлангаар 6.2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4.1 тэрбум төгрөг болохыг тус тайлгнасан нь баримтаар тогтоогдож байна. Хүлэг контент компани Hero Entertainment Group компани болон захирал Б, Иргэн А нарт холбогдох асуудал тус газрын мөрдөн шалгах хэлцээс хэрэг бүртгэлийн хэрэгнээ мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэсэн юм. Маш энгийнээр хэлбэл Баатар Амундра нар оюун эрдний хүүгийнхэн тансаглалд зориулсан их хэмжээний мөнгийг өгч байсан нь тогтоогдсон. Харин тэд энэ мөнгөө хаанаас яаж олсон бэ гэдг нь шалгагдаж байгаа гэсэн үг юм. Харамсалтай нь Баатар Амундра нар Монгол Улсын хилээр гарч зүгтэн өнөө хүртэл ирээгүй байна. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хүндрэл учруулж байгаа юм. Гэтэл энэ үедээ зэрэгцсэн ард түмэндээ хөөгдөн байж ерөнхий сайдаас огцорсон оюун эрдэнэ өөрийнхөө мэдлэг чадварт хит хахацсан сэдвээр элдв үг хэлж улс төржих болов. Энэ бүхэн хоорондоо учир холбоотой юм биш үз? Арай оюун эрдэнэд төрсэн ах том хүүгийнхээ тансаглалд холбоотой гэмт хэргийг даалдалж ял наймаалцах гээд байгаа юм биш үз? Баатар Амундра нарын их хэмжээний орлогын цаанд өсвийн мөнгнөөс хийсэн хулгайлын хувьд оюун эрдэнэ өөрөө байгаа юм биш үздэй. Ингээд бодохоор оюун эрднийг шалгах нь зүй ёсны зүйл мэт. Гэтэл байдгүй. Авилгатай тэмцэх газрын дарга Даштаваа та яагаад лувсан намсрын оюун эрднийг шалгахгүй байна вэ? Лувсан намсрын оюун эрдний үед уг албан тушаал томилогдсон байж болох ч энэ нь түүнийг шалгаж болохгүй гэсэн үндслэл биш үздэй. Орлогоо нотол гэсэн олон нийтийн шаардлага одоо ч үн цэнэ алдаагүй байна. Иймээс оюун эрднийг нэн даруй шалгах хэрэгтэй.